Үзэгчтэй цагийн урд мэдээллийн хөтөлбөр зочны ярилцлагын цагаар студиэс шууд үргэлжлэл үзэгч та бүхэнд хүрж байна. За өнгөрсөн онд IPO гаргасан Сэнли банк санхүүгийн байгууллагын төлөөлөл удирдах зөвлөлийн дарга Наран Батыг бид студид орсон. Орой мэнд хүргэе. Орой мэнд хүргэе. Баярлалаа. За юуны өмнө баяр хүргэе бас Бүгд найрамд Катард улсын Tencent компани WeChat Pay үйлчилгээг бас Монгол улсад нэвтрүүлсэн байгаа танаа хамт олон. Тэгэхээр ер нь бол нийтдээ хятадын иргэдийн бараг 70% нь хэрэгэлдэг энэ төлбөр тооцооны үйлчилгээг нэвтрүүлэх энэний зөвшөөрлийг авах тийм амаргүй байх л да. Тэгээ энэ талаараа хоёулаа яриага эхлүүл. За баярлалаа. Бид нэр 2018 оны 6 сард Бээжин хотноос Tencent компанитай анхны уулзалт хийж аль биесийн өсөлтөд тавьж ирсэн. Тэгээ инхүү 3 жилийн нэлээд хүнд шалгууруудыг бэлтгэл ажлыг хангацсны үр дүнд бол 2021 он бид нар зөвшөөрлөө авсан. Тэгээ харамсалтай нь хятадын нөгөө хил өөрөө хаалттай байсан учраас бид нар төдийлөн бас ад иргэдэд үйлчлэг нэвтрүүлээгүй. Тэгээ сая энэ оны 1 сарын 8-ны өдөр хил нэгдэх үед бид нар Дорногов аймгийн Замын үд сум дээрх үйлчлэгээний байгууллагууд, ресторан зочд буудлууд дээр төлбөр тооцооныхаа QR-уудыг бид нар байршуулж өгсөн. Ингэснээрээ бол хятадын зуулчид бизнес эрхлэгчид Монгол улсад аялах үедээ бэлэн мөнгөгээр өөрсдийн таны хэлдгээр хятадын иргэдийн 70% хэрэгэлдэг WeChat-ын төлбөрөөр амар хэлбэр төлбөр тооцоогоо хийх юм болцоог нэвтрүүлсэн ингэ явж байгаа. Төлбөр тооцоог амар хэлбэр хийн гэдэг бол нэг номерын хамгийн чухал асуудал л да. Мэдээж энэ цаанаас аюулгүй байдал нас л давхар хангагдж байгаа байх л да. Тэгэхээр энэ үйлчилгээг нэвтрүүлснээрээ яг биднэрт бөгөөд монголчууд биднэрт ямар ач холбогдолтой вэ? Ямар үр дүнтэй байх вэ? Давуу тал нь юу байх вэ? Бидний хувьд манай Сэнли банксаас гадна HiPay гэдэг төлбөр тооцооны компани байдаг. Энэ маань Монгол банктай Чилэн Капиталаар холбогдсон Монгол банкнаас 2-3 төрлийн зөвшөөрөл авсан ийм аюулгүй ажиллагааны ийм компани байгаа. Тэгээ бид нар яг өнөөдөр бас мэдээлэл гаргаж байгаа нь юу гэхээр би ингээ харуулж байгаа ярьчих тий. Жишээлбэл манай HiPay гэдэг аппликейшн дотор 600 мянган хүн аппликейшн WeChat-аар мөнгө хүлээн авах гээд ороод ирсэн байж байгаа. Тэгэхээр бид нар WeChat-аар мөнгө хүлээж авах гэдэг зэсээ дарлаа. Хүмүүс үнийн дүнгээ тавих нь тийм хүлээн авах үнийн дүнгээ тавьчихна. Тэгэхээр дурын үнийн дүнгээ тавиад энэ QR код үүсэж байгаа. Тэгэхээр би хэрвээ юу гэдгийг элсэн сархадар байгаа аль зуучлалын бааз дээр тэмээ онуулдаг хүн байлаа гэж бодоход энүүгээр үнийн дүнгээ оруулаад хятад зуулчдаас дурын үнийн дүнгээр Монгол улсын иргэн болгон төлбөр хүлээж авах болцоог бид нар ингээд инхүү нэвтрүүлээд өгч байгаа. Тэгэхээр өмнө нь бол бид нар зөвхөн аль зуулчлалын үйлчлэгээний байгууллагууд дээр нэвтрүүлж ирсэн бол энэ удаад Монгол улсын иргэн болгон HiPay аппликейшнаараа дамжуулаад хятадын зуулчдаас төлбөр хүлээж авах болцоотой. Тэгээд засгийн газар 2022-оос 23-оос 25 аль зуулчтай хэмжээд энэ жил зарласан байгаа шүү дээ. Бараг сайжруулсан гэж байгаа. Тэрний 30-40% нь хэрвээ хятад зуулчд ирэх юм бол Монгол улсын иргэн болгон төлбөр хүлээж авах болцоог бид нар амар хэлбэр үүсгэж өгсөн юм давуу талтай байгаа. Тэгэхээр ер нь хоёлаа процесс ингээд үзэгчтэй бас илүү дөхөн байх үднээс тайлбарлая л да. Тэгэхээр эхний нэг номерт танаа HiPay аппликейшнийг татаж авна. Үүн дотор онлайн данс үүсгэнэ. Онлайн данс захин мөнгөний дансыгаа Монгол улсын дурын иргэн онлайнаар аваад үүсгэж гэнэ гэсэн үг. Тэгээ үүн дотроо WeChat-аар төлбөр хүлээж авах хэсгийг оруулаад дурын үнийн дүнгээ орууллаа. Тэгээ дурын үнийн дүнгээ оруулаад жишээл 268-500 гэхэд нэхэмжлэх үүсгэнэ. Тэгэхээр юм динамик QR код үүсээд энийг хятад улсын дурын WeChat-тай хүмүүс төлбөр төлөхөд бид нар хормын дотор нийт секундын дотор төлбөрийг гаргаад өгчнө. HiPay захин мөнгөний дансанд орж ийн үүнийгээ дурын банкныхаа данс руу бас авах ажиллах болцоотой болж байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө худалдаа авалтын захин мөнгөний бид нар орчин хурцгаж өгснөөрөө монголчууд Монгол хүн болгон худалдаа намаа эрхлэх аялал жуулчлалаар орлого олохын болцоог бүрдүүлж өгснөөрөө бол тийм давуу талтай гэсэн үг. Тэглгүй яах вэ? Маш их ажлыг хөнгөвчлөх нь л дээ. Ер нь та бүхний цаашдын зорилго юу байгаа вэ? Тий, зорилго бид нар ер нь бол энэ төлбөр тооцоо онлайн зүйл хурцснараа нөгөө эдийн засгийн хурдыг нэмэгдүүлж яадаг. Одоо манай WeChat-ыг сая үйлчлэгийг нэвтрүүлснээр давуу тал нь бол Монголын иргэд илүү орлого олох болцоог бүрдүүлж байгаа. Дараагийн шат яах гэдэг нөхөр бид нар маш амар хэлбэрээр олон улсаас мөнгө хүлээж авна. Мөн олон улсууд бид нар мөнгө шилжүүлдэг байдал маань өөрөө хурцтай өгч болцоог финтекийн дараагийн хөгжлөөр бид нар оруулж ирж байгаа. Нэгсэндээ бид нар олон улсын хятадын иргэдийн аялал жуулчлалын хандлагыг нь нийцсэн тэр бүтээгдэхүүнийг Монголд бий болгож чадлаа, стандарт нь хангацлаа. Одоо яах гэдэг нөхөр бид нар дахиад Монгол иргэд тэр хятадын Alibaba Tabo тэр өөрийн ерхий хэрэглэнийхээ бараа бүтээгдэхүүнийг ямар нэгэн дундын зуулшгүйгээр өөртөө шууд захиалах болцоог бид нар гар утсан дээр нэвтрүүлж байна. Энэ бол бидний дараагийн чиг хандлага. Ингэснээр цаг хугацаа хэмнэгдэн эдийн засгийн эргэл сайжрна, нөгөө өртөг зардал өөрөө багаснаа гэсэн үг болж байгаа. Хамгийн давуу талтай нь тэгээ иргэнд хамгийн хялбар төлбөр тооцооны үйлчилгээ нэвтрэх нь шүү дээ, тийм ээ. Хил дамжлалтаар бид нар шилжиж байгаа гэсэн үг болж байгаа. Тийм байна. За баярлалаа. Цаг зав гаргаадаас үзэгчд маань хэрэгцээтэй мэдээлэл өгсөн та бүхний ажилд бас амжилт хүсье. Үзэгчтэй зочны ярилцлагын цагаар цагийн урд мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэнд хүрлээ.